Шалом. Их эзэн Есүсийн нэрээр мэдчилж байна. Тэгэхээр Тимот номыг бид хамтдаа та бүхэндээ хэсэгчлэн бас тайлбар номлолоор хүргэж байгаа. Тэгэхээр Паул дараа үеийн залуу удирдагч Тимот болон Титэд хандсан пасторын загтлуудаар дамжуулан үнэхээр олон сүнслэг бас удирдагч нар төрөн гараасаа гэж хүсэж байна. За ингээд бид нар 10 дахь хичээлээ тав хүнд өргөж байна. Тэгэхээр энэ хэсэгт бид нар хамтдаа 1-р Тимот номын 5-р бүлгийн 1-ээс 16-р ишлэгийг хамтдаа уншицгаая. Тэгэхээр бид энэ хэсэг текстийг бид нар гэр бүлдээ анхаарлаа хандуулаа гэж хэлж болох юм аа. Тэгэхээр итгэгч хүний амьдралд хоёр янзын гэр бүл байдаг. За мэдээж бидний төрж өссөн махан биеийн гэр бүл гэж байна. Нөгөө талаас бидний хувьд итгэлийн гэр бүл, сүнслэг гэр бүл гэж ярьдаг. Тэгэхээр энэ бол чуулган байгаа юм аа. Тэгэхээр энэ хоёр гэр бүл хоёулаа бидэнд Бурханаас өгөгдсөн маш эрхэм чухал зүйл учраас бид амьдралдаа бас үйлчлэлтэй тийм ээ. Энэ хоёр гэр бүлдээ хоёуланд нь адилхан анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг энэ хэсгээр Паул бидэнд хэлж байна. Тэгэхээр нэгэн чуулганы пастрын эхнэр нэг удаа тэгсэн гэдэг. Би ерөн сүм руугаа нүүж очлоо сүмдээ амьдрья гэж. За яагаад гэсэн бэ гэхээр нөхөр нь мэдээж нэг талаас ингээд үйлчлэл их байдаг учраас гэр бүлдээ маш бага цаг зав гаргадаг. Нөгөө талаас заримдаа ингээд нөхрийнхөө харахтаа тийм ээ эндрийн ард их сайхан байдаг. Сүмдээ болох дээр их сайхан байдаг. Харин гэр бүл дээрээ гэртээ болохоор яг тийм байж чаддгүй учраас эхнэр нь би ер нь сүмдэр амьдрья гэж сүм руугаа нүүж очиа гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр энэ бол яг бодит байсан тийм түүх байгаа тийм. Тэгэхээр ягаад ч юм бид нар яг ийм алдааг заримдаа бол гаргадаг. Тэгэхээр миний хувьд ч гэсэн яг ингээд үйлчлэлд анх яг үйлчилж байсан залуу чуулганы ахлагч пастор байх үед бол ийм алдааг олон гаргаж ирсэн. Зарим үедээ үйлчлэлээ хит хийгээд гэр бүлд анхаарал хандуулж чадахгүй тийм үе байдаг байсан. Тэгэхээр нэг удаа гэрлээд удааг байсан. За манай том хүү маань тий анхныхаа хүүхэд маань гараад хүүхэд маань хэдхэн сартаа л байсан баг. Тэгээ нэг удаа чуулганы үйлчлэл маш их байсан. Бид нар хөдөө явсан ч билүү дээ. Тэгэл 2-3 хоног гэртээ ерөөсөө ирээгүй. Тэгээд байж байгаад гэртээ ирсэн чинь хүү маань ингээд ханаа төрчихсөн, өвдчихсэн, эхнэр маань ч гэсэн бас ядруу тийм байсан. Тэгээ манай эхнэр уурсан. Тэгээд би бас би миний хувьд бол өөрийгөө өмөрж авах. Би чинь сүмийн ажил хийгээд ирж байна. Би чинь Бурхны ажлыг хийж байна гэл. Өөрийгөө өмөрөөл. Тэгээд тэнд маргалцсан. Тэгээ яасан бэ гэхээр би уурлаад эхнэрийгээ ингээд түлхчихсэн тий. Тэгээ анх удаа л эхнэрдээ гар хүрж үзэж байгаа шүү дээ. За мэдээ зохиогүй л тэгэхдээ түлхсэн. Тэгээ тэр үед битээр ингээд маргалдаад тэгээд би уурлаад. Тэгээ яг тэр үед цаг хугацаа өнгөрсөн хэсэг хугацаа өнгөрсөний дараагаар би яг Бурхны өмнө ухаарч бас гимшиж эхэлсэн тий. Тэгээ эхнэр битээр хоорондоо ярилцаад яг юуны талаар ярьсан бэхтэр хоёулаа амлалт өгсөн бие биендээ. За миний хувьд мэдээж хизээч эхнэртэй би бол гар хүрэхгүй гэдэг тэр амлалтыг. За эхнэр маань болохоор за хизээч тийм ээ яг энэ ялангуяа энэ үг хэлээрээ дайрч тотлохгүй гэдэг. За ямар нэг юм ширүүн хэрүүлийг ерөөсө гэртээ байлахгүй гэсэн энэ амлалтыг биеинд өгсөн ба. За мэдээж гэр бүлийн хувьд бол маргалдах тий санал зөрүүлдэх зүйл бол байна. Гэхдээ итгэгч хүмүүс бидний гэр бүл дотор бол энэ хэрүүл зодон гэдэг зүйл бол огтхонч байх ёсгүй зүйл юм аа. Үүнийг бид нар байлгахгүй тулд эхнэр нөхөр хоёр хоорондоо хичээж тий явах хэрэгтэй гэж. Тэгээ тэр цаг үеэс хойш бол хизээч эхнэртэй гар хүрэх юм уу, ширүүн хандах. Нөгөө талаас бас эхнэр маань надад хүндэлгөө хандах. Тэгээ гэр бүлд ямар нэгэн хэрүүл гэдэг зүйл ерөөсөө манай гэр бүлд өнөөдөр хүртэл байдаггүй. Тэгэхээр пастор хүмүүс бидний хувьд те ялангуяа чуулганы ахлагч үйлчлэгч бидний хувьд бол заримдаа чуулганы үйлчлэл ихтэй завгүй гэр бүлдээ хүүхдүүдэд цаг гаргаж чадахгүй тохиол бидэрт олон байдаг. Тэгэхээр бид нар аливаа үйлчлэлийн дунд энэ балансыг барьна гэдэг бол маш чухал юм аа. Мэдээж бид нар сүнслэг гэр бүл болох чуулгандаа анхаарал хандуулахаас гадна бидний өөрийн махан биеийн гэр бүл болох үр хүүхдтэй илүү анхаарал хандуулна гэдэг бол маш чухал байдаг. Тэгэхээр би түрүүн хэлсэн баланс гэдэг бол маш чухал байдаг. Зарим хүмүүсийн хувьд бол хитрхи их
Зөвхөн гэр бүл нэгт, үргэлж гэр бүл нэгт гэж ярьдаг. Тэгэл хоёрт нь одоо сүмч гэдэг юм уу те. Янз бүрийн дарааллуудыг тавьдаг. Тэгэхээр миний хувьд бол энэ 1 2 3 гэсэн олон дараал хүнд бол хэрэггүй. Нэгт бурхан. Үргэлж бидний хувьд мэдээж нэгт бурхан. А гэтэл заримдаа хоёрт нь сүм чуулган орох тохиол байдаг. Зарим үед хоёрт нь гэр бүл орох тохиолч байдаг те. Энэ болгоо маань харьцангуй өөр өөр байх жишээтэй. Бид нар мэрэгэн ухаан дотор бас яг энэ балансыг барина гэдэг бол маш чухал байдаг. А нөгөө талаас бидний гэр бүл ч гэсэн бидний үр хүүхэд ч гэсэн бас сүм чуулган юм шүү гэдгийг бид нар маш сайн анхаарах хэрэгтэй байдаг. Тэгэхээр еврейчүүдийн хувьд те синагогоос илүүгээр тэдний гэр бүлдээ илүү их шашинлаг байдаг. Гэр бүлдээ илүү их бурханлаг байдаг гэсэн үг. Тэгэхээр еврейчүүдийн хувьд гэх юм бол тэдний хувьд гэр нь синагогтой адилхан. Тэгээ шаббат өдөр болгон эцэг эхчүүд нь үр хүүхдүүдтэйгээ цаг өнгөрөөж хамтдаа одоо бурхны үгээс уншиж залбирдаг. Энэ уламжлал байдаг учраас еврейчүүдийн хувьд бол итгэл үнэмшил нь одоо гэр бүлд нь ирчихсэн мөн соёл болчихсон байдаг учраас маш их гүн үндэстэй хүчирхэг байдаг. Харин бидний хувьд гэх юм бол бидний итгэл маань зөвхөн сүм дотор тийм ээ. Сүмийн одоо хан дотор л байж идэг. Сүмэс гараа явахаараа одоо бидний итгэл маань байхгүй болж эхэлдэг. Энэ бол бидний сул тал маш том асуудал баг гэсэн. Тэгэхээр аливаа пастор удирдагч хүний хувьд бол хоёр эндэр байдаг гэдгийг бид нар үргэлж санах хэрэгтэй болов. Нэг нь болохоор мэдээж бидний сүмдэр байдаг эндэр бид тэр эндэр дээрээс бурхны үгийг чуулгандаа хандаж дамжуулдаг тийм. За нөгөө нэг чухал эндэр бол гэрт маань байдаг гэсэн үг. Гэрт маань. Тэр болох тэр айл болгонд байдаг хоолны ширээ. Еврейчүүдийн хувьд бол хоолны ширээ гэдэг бол яг гэр бүлийн хамтдаа уулздаг газар, ярилцдаг газар, нөхөрлөдөг газар. Нөгөө талаас хоолны ширээ гэдэг бол шаббат өдрийн хувьд ялангуяа еврей аавууд одоо хоолны ширээнийхээ ардаас хүүхдүүддээ бурхны үгийг номлож, тунхагладаг, залбирдаг гэсэн үг. Тийм учраас ийм хоёр янзын эндэр үргэлж одоо биднэрт байх ёстой маа гэдгийг санаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр Паул энэ хэсэг дээр тийм ээ итгэгч хүн бол өөрийнхөө гэр бүлд анхаарал хандуулах хэрэгтэй гэж. Яагаад гэвэл эзэн Есүст итгэхтэн тэгвэл чи болон чиний гэр бүлийнхээ аврагт холно гэж хэлсэн байдаг тийм үү. Тэгэхээр бид өөрийнхөө гэр бүлдээ итгэлээ харуулж иж тэдэр маань Христийг одоо биднээр дамжуулан таньж мэднэ гэсэн үг. Тэгэхээр маш чухлаар Паул энд хэлсэн байна тийм. Хэрэг бид итгэгч хүн гэр бүлдээ анхаарлаа хандуулж, гэр бүлдээ гэрлэн болж бурхны хайрыг дамжуулж чадахгүй бол энэ нь итгэлийнхаа дагуу байхгүй наа чи итгэлийнхаа бүр эсрэг байна гэж хэлсэн байна. Тэр итгэл чи итгэгч хүнээс бүр долоон дор байна гэж энэ ч маш хатуу хэлж байгаа байхгүй. Тэгэхээр нэгэн одоо пастор хүний хэлсэн үг байдаг. Хэрвээ чиний итгэл гэр бүлдээр тийм ээ нийгэмдэр ажиллагаагүй бол чиний итгэл бол ерөөсөө ажиллагаагүй итгэл юм а гэж. Тэгэхээр үнэндээ бидний итгэл бол хаасайгүй байх ёстой юм а гэдгийг энэ дээр анхаарч байна. Тэгэхээр би маш чухал ойлголтыг хэллээ те. Бидний гэр бүл маань өөрөө сүм байх ёстой гэж. Гэр бүл маань сүм. Яаж бид нар гэр бүлээ сүм шиг байлгах вэ гэж. Энд бол гэр бүлийн хүндэтгэл мөргөл те. Гэр бүл бид нар бурхны оршихуй, залбирал, гэр бүл дотроо тэр яг христчин соёл, бие бинийгээ хайрлах те ойлголцох энэ бүх зүйл маань байх үед бидний гэр бүл маань өөрөө яг сүм шиг байх хэрэгтэй. Нөгөө талаас сүм маань бас яг гэр бүл шиг байх хэрэгтэй. Гэр бүл шиг одоо тийм одоо сүм байна гэдэг бол маш чухал ойлголт ухтхан байгаа гэдгийг бол харж байна. Тэгэхээр бид нар хуучин гэрээс харах юм бол еврейчүүдийн хувьд те энэ сүм гэр бүл гэдэг бол тусдаа ерөөсөө биш. Нэг гэсэн ойлголт. Ялангуяа бид нар Эхлэл ном дээр харах юм бол одоо Авраам үр хүүхдүүдтэй майхандаа тийм ээ тэдэнд эзний үгийг зааж байгаа хэсэг гарч байгаа. Тэгэхээр Яаков нь тийм ээ майхандаа өссөн гэдэг үг. Энэ ухаалим гэдэг үг болох төр гэр буюу те майхан гэсэн утгатай. Нөгөө талаас ухаалим гэдэг нь болох төр сүм гэсэн утгатай. Нэг утгатай гэсэн үг. Тэгэхээр яалтч явахгүй итгэж хүмүүс бидний хувьд бол те яг энэ одоо хоёр янзын гэр бүл, хоёр янзын сүм байгаа шүү. Тусдаа биш шүү гэдгийг бид нар маш чухал одоо анхаарах хэрэгтэй байдаг. Тэгэхээр гэр бүлийг үүсгэж байгаа эхнэр нөхөр хоёр бие бинийгээ хайрлах тухай Паул одоо дурдахтаа те яг эхнэр нь тэргүү мэт нөхрөө хүндэлж нөхөр нь эхнэрийг хайрлахдаа Христ чуулганыг хайрладаг шиг Христ чуулганыг хайрлаж өөрийн бие өгсөн шиг гэж тэр хайрыг хэлсэн байна. Тэгэхээр
чуулганыг хайрлаж байгаа хайр мэт одоо бие биенийг хайрлаж гин гэсэн үг тийм үү. Тэгэхээр гэр бүл гэдэг бол Христийн бие юм аа. Гэр бүл дотор яг л Христ чуулганыг хайрладаг шиг тэр хайр байх үед яг эн чинь өөрөө сүнслэг одоо чуулган бас болж байгаа юм а гэдгийг анхааруулга хэлж байна. За нөгөө талаас энэ хэсгээр Паул бол чуулган дотор бол бидний яг ахан дүүс маань яг нэг гэр бүл мэт байдаг. Өөрөөр хэлбэл чуулганы ах дүүс маань яг сүнслэг аав, сүнслэг ээж, сүнслэг ах эгч нар одоо найз нөхдүүд, дүүнэр гэсэнтэй энэ харилцаа бол маш чухал байдаг. Тэгэхээр чуулган дотор байгаа энэ гэр бүлийн итгэлийн харилцаа холбоо гэдэг бол бидний итгэлийг барьж байгуулдаг, мөн Бурхны хайрыг хуваалцдаг ийм гайхамшигтай одоо тогтолцоо байдаг. Тэгэхээр чуулганд бид нар яг энэ ахан дүүсийн хайраар бие биенийг хайрлаж босгон байгуулна гэдэг чухал. Яг энэ харилцаан дотортой бид нар яг энэ хайрыг авч, мөн хайрыг өгч, хин нэгнийг дагаж, бас хин нэгнийг дагалдуулж яг ингэж чуулган маань оршин тогтнох ёстой. Тэгэхээр энэ чуулган буюу бидний гэр бүлийг бид англи хэл дээр extended family буюу бидэнд бас өгөгдсөн яг дараагийн өөр нэгэн одоо гэр бүл юм а гэдгийг энд өгүүлж байгаа. Тэгэхээр айлд бас ингээ харах юм бол те ингээд олон хүүхэдтэй тийм одоо гэр бүл гэдэг бол маш чухал байдаг шүү дээ. Яг ингээд ах дүүс нар бие биенээсээ суралцдаг те. Манайх чинь ихтэл одоо 2 охин, 2 хүүтэй. Хүүгүүд маань бие биенээсээ суралцдаг, охтууд маань бие биенээсээ суралцдаг. Заримдаа хоорондоо хэрэлддэг, маргалддаг тайстаа бөө юм болдог. Заримдаа бие биенийг хайрладаг, уучилдаг. Яг энэ гэр бүлийн харилцаа холбоон дотор хүүхдүүд бие биенээсээ суралцаж ингэж өсдөг. За харин ажиглаад харах юм бол ингээд ганц бие хүү ч юм уу, ганц бие охин байх юм бол одоо тэр зан чанарын хувьд бол төлөвшөлтөнд тийм ээ бас их одоо сөрөг байдаг гэдгийг бид ажигладаг. Тэгэхээр төмөр хурцалдаг шиг те гэр бүл дотор, чуулган дотор бид нар бие бинийгээ хурцалж, бие бинийгээ босгон байгуулж энэ харилцаан дотор өсдгөө гэсэн үг. Тийм учраас Дуулал номын 133-ийн 1-3 дээр хэлэхдээ ах дүүс Христ доторх Бурхны гэр бүлийн ахан дүүс нэгдмэлээр хамтдаа байна гэдэг бол юутай тааламжтай вэ? Энэ нэгдэл дээр Бурхны таалал байдаг, энэ нэгдэл дээр Бурхны тослогоо, Бурхны бас ерөөл оршин байдгаа гэдгийг бид нар эндээс санах хэрэгтэй. Тэгээ Паул энэ хэсгээр бас онцгойлон чуулган тэр бэлэвсэн эмэгтэйчүүдэд анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн чуулган дотор ядарсан нэгэндээ бие биендээ туслах ёстой. Чуулган энэ инэрлийн үйлчлэл халамжийн үйлчлэлийг бас чуулган хийх ёстой гэдгийг энд бас сануулan хэлж өгч байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр бас яг өөрийнхөө чуулганы одоо үйлчлэлийг пастор та яг өөрийнхөө чуулганы хийж байгаа үйлчлэлүүдийг эргэжнийг хараарай. Бидний үйлчлэл дотор яг энэ баланс байна уу? Чуулганы маань үйлчлэл маань хитрхи зөвхөн дотгошоо. Одоо чуулганы ханны дотор буюу зөвхөн өөрсдөө л хандсан тийм үйлчлэл байгаад байна уу? Эсвэл манай чуулганы үйлчлэл чуулганыхаа ханыг хальж гарч чуулганыхаа хашааг халин гарч тухайн газар нутагта, тухайн нийгэмдээ бид нар үнэхээр хүрч чадчихэв. Чуулган маань энэ инэрлийн үйлчлэлийг, халамжийн үйлчлэлийг өнөөдөр бас хийж гинөө. Зарим чуулган бол мэдээж үнэг маш сайн хийдэг. Харин зарим чуулганы хувьд бол энэ инэрлийн үйлчлэлийг бас сайн хийж чадахгүй тэр одоо чуулган бас байдаг гэж тэ. Тэгэхээр энэ дээр Америкийн нэгэн чуулганыг жишээ авч бас ингэ судалгаанд оруулсан байгаа. Америкийн одоо чуулгануудын дотроос яг эхний 50 одоо үлгэр жишээ 50 чуулган дотор багтдаг нэгэн чуулган Church of Savior буюу аврагчийн одоо чуулган гэсэнтэй ийм чуулган ба. За мэдээж энэ чуулган бол хүнийхээ тоогоор энэ дараалалд орж байгаа биш шүү. 1000 хүрэхгүй тийм одоо итгэгчтэй тийм чуулган байгаа. Гэхдээ үйл ажиллагааны хувьд бас одоо яг ингэ Америкийн үлгэр дуурайл болсон 50 чуулганы нэг болдог. За энэ чуулганд хийгддэг нэгэн чухал одоо үйлчлэл юу вэ гэхээр чуулганы одоо анхнаасаа л пастор маань ямар зүйлийг чухалчилсан бэ гэхээр чуулганд бол үйлчлэх ёстой. Ялангуяа чуулганд бол үйлчлдэг пастор, ахлагч, удирдагч нар олон байх ёстой гэд энэ чуулганы нэгэн чухал одоо үйлчлэл болох дээр энэ Servant Leadership School гэдэг чуулганы ерэнд бол удирдагчдаас ахвал итгэж хүн болгон бид нэр зарц мэт үйлчлэх ёстой гэдэг үйлчлэлийн сургуульд бүгдээрээ суралцдаг. За ингээд төгссөн үйлчлэгч нар маань янз бүрийн чуулганы үйлчлэл дотор одоо энэ үйлчлэлийг хийдэг ийм онцлогтой чуулган байгаа даахгүй. Тэгэхээр энэ чуулганы үйлчлэлүүд ингээд харсан чинь нэг 9-10 янзын тийм үйлчлэлүүд байгаа. Тэгэхээр энэ service за Sunday service гэдэг үг болох дээр ням гаргийн хүндэтгэл мөргөл шүү дээ. Тэгэхээр энэ worship service гэдэг үг манах дээр
хүндэтгэл мөргөлийн service гэдэг нь болохоор үйлчлэл гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр нэм гарагийн цуглааныг бид нар нэм гарагийн үйлчлэл гэж ойлгох хэрэгтэй. Бурханд хүндэтгэл мөргөлийг өргөхөөс гадна бусдад бие биендээ үйлчилдэг. Энэ service гэдэг үг аягүй чухал байна. За тэгээд энэ нэм гарагийн хүндэтгэл мөргөлөөс гадна өөр ямар үйлчлүүд байгаа вэ гэсэн чинь за энд одоо кафе болон бас одоо хоолны газрыг энэ чуулган ажилуулдаг. Энэ болохоор яг нийгэмд хандсан тий үйлчлэл. Сайн мэдээний бас үйлчлэл болгож энийг хийдэг гэж байгаа. За Children in Family Service гэх чинь энэ болохоор хүүхдүүд болон гэр бүлийн цуглаан бас үйлчлэл гэж бүр бас тусдаа байдаг. Тусдаа тийм. За дараа нь энэ чуулганд болохоор яг залбирлын өргөө буюу те кемп хийдэг тийм кемпийн үйлчлэл гэж бол байдаг. За Сарагийн одоо гэр гэсэн тийм үйлчлэл байдаг юм байна. Энэ болохоор одоо бэлэвсэн эмэгтэйчүүдэд зориулсан тийм тусдаа бүр хийдэг үйлчлэл. Самар хүний гэр гэсэн бас нэг тийм үйлчлэл байдаг. Энэ болохоор одоо яг тийм хөгжлийн бэрхшээлтэй өвчтөе хүмүүс зориулсан тийм тусдаа бүр үйлчлэлийг хийдэг байна. За Мариам болон Йосефийн гэр гэсэн бас тийм үйлчлэл байдаг маань. Энэ болохоор чинь яг бас нөгөө янз бүрийн онцгой тийм одоо өвчтөе тийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тийм үйлчлэл байна. Христийн гэр гэдэг те энэ болохоор яг ахмад хүмүүстэд зориулсан настай хүмүүс зориулсан бас тусдаа хийдэг тийм үйлчлэл байх жишээтэй. За мөн дараагийн нэгэн одоо үйлчлэл нь болохоор энэ эмнэлгийн үйлчлэл гэдэг. Онцгойлон энэ чинь яг нөгөө эмнэлгийн даатгалд хамрагдаж чаддгүй хүүхдүүдэд зориулсан энэ чуулганы эмчнэр нь өөрсдөө хийдэг юм одоо үйлчлэл байх жишээтэй тийм үү. За тэгээд эцэст нь харах юм бол энэ чинь одоо хайрын үйлчлэл тийм ээ нийгэмд хандсан янз бүрийн тусламжийн үйлчлэл гэдэг бүр ингээд маш олон юм дарааллууд байгаа байхгүй. Тэгэхээр эндээс харахтаа бид нар өнөөдөр өөрсдөө чуулганы үйлчлэлүүдийг бүгдээрээ бодцгоё. Тэгээ бид нар мэдээж одоо тийм нэм гарагийн цуглаанаас гадна одоо библи судлал ч юм уу те залбирлын цуглаануудыг бид хийхээс гадна яг өнөөдөр манад онцгойлон одоо ямар нэгэн одоо бүлгүүдэд хандсан хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу эсвэл ахмад хүмүүс зориулсан нийгэмд хандсан янз бүрийн үйлчлүүд байна уу гэж. Тэгээ дахиад чуулган эргэж харах юм бол чуулган яг энэ инэрлийн үйлчлэл те халамжийн үйлчлэл энэ хайрын үйлчлэл энэ болон одоо гадагшаа чиглэсэн те нийгмийн үйлчлэл гэдэг бол маш их одоо байх хэрэгтэй гэдгийг өнөөдөр энэ сануулж байна. Тэгэхээр манай Монгол чуулганы дотроос яг энэ халамжийн үйлчлэлийг үнэхээр сайн хийдэг чуулганы нэг бол Өмнөговь аймагт байдаг жинхэнэ баяр хөөр чуулган байна. Тэгэхээр тэргүүн пастор Нацгадж пастрын маань том хүн өөрөө хөгжлийн бэрхшээлтэй учраас яг энэ гэр бүл хөгжлийн бэрхшээлтэй тэр хүүхдүүдэд зориулж те аймагт байгаа тэр хүүхдүүдэд за энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулж янз бүрийн одоо кемп, хайрын үйлчлэлүүдийг хийдэг, үгээр дамжуулан, инэрлийн үйлчлэлээр дамжуулан маш олон хүмүүст нийгэмд гэрлэн давсан болж Бурхны хайрыг түгээдэг ийм гайхалтай үйлчлэлийг хийдэг чуулганууд байдаг. Тэгэхээр чуулган бол яахан аргагүй энэ гадагшаа чиглэсэн энэ үйлчлэл бол ямар чухал юм бэ гэдгийг энд бидэнд сануулж өгсөн байна. За ингээд өнөөдрийн энэ хэсэг маань бидэнд Паул бидэнд тийм ээ бидэнд бол хоёр гэр бүл байгаа. Бид махан биеийн болон сүнслэг гэр бүлтэй аль алинд нь анхаарал хандуулж баланстайгаар бид нар явах ёстой юм аа. Мөн бид нар нийгэмд хандсан үйлчлэлээр дамжуулан гэрлэн давс болох ёстой гэдгийг чухал санааг чуулганд бидэнд өнөөдөр хэлж өгч байна. Тэгэхээр эзэн таныг болон танай чуулганыг таны үйлчлэлийг өргөх болтугай. Дараагийн хичээлээр иргэн уулзцгаая. Баяр таа.